Сайн байцгаана уу ахын дүүсээ. Эквадор авокадогт сайн мэдээ тараан амьдарч байгаа Элизабет гэж байна. Авокадо гэж анх удаа сонсож байгаа үстэй. Өнөөдөр би та бүхэндээ би яагаад энэ овгийн хүмүүст сайн мэдээ тараан амьдрах болсон талаараа ярихаар энд гарч ирлээ. Хэдийгээр жоохон урт түүх байж магадгүй ч гэсэн ахын дүүс минь дуустал нь сайн сонсож өгөөсэй гэж хүсэж байна. Энэ бүхэн анх 1955 онд эхэлсэн юм. Сүнснүүд байна вэ? Тэд бурхны үгийг сонсож аврагдах хэрэгтэй. Би Эквадорт сайн мэдээ тараа амьдрахтаа илүү олон сайн мэдээ тарагч хэрэгтэй байгааг мэдэрлээ. Энэ Амазонд бурхныг мэдгүй маш олон хүн байна. Гадаадын сайн мэдээнд явах хүн байхгүй юу? Үнэхээр хинч байхгүй гэж үү? Би явъя. Намайг Джейми Эллот гэдэг. Би таны үгийг сонсоод тентхийн уугуул ирэг дээр очиж сайн мэдээ тараахаар шийдлээ. Надтай хамт явах хүн байхгүй юу? Би бай. Намайг Пет гэдэг би ч гэсэн тамтанд явахыг хүсэж байна. Намайг гээд хэлдэг. Би ч гэсэн хамт явах болно. Бурхнаас үгжид бурхнаас даатгсан энэ ажлыг энэ шагналыг бидэнтэй хамт хуваалцах өөр хүн байна уу? Намайг Рожер гэдэг. Би ч гэсэн сайн мэдээ тараахаар явахыг хүсэж байна. Өөр явах хүн байхгүй гэж юу? Намайг дэйт гэдэг. Би ч гэсэн явъя да. Сайн дураараа явахаарсанд баярлаа. Явхан гарч ирнэ гэдгийг мэдээд Эквадорын газрын зургийг аваад ирсэн. Тэгээд эцнийг нь ашиг нэг юм боллоо. За, та бүхний төлөө болон Америкийн уугуул иргэдийн төлөө, Амазонд уугуул иргэдийн төлөө залбирах болно. Өө наач буруу арц юм шүү. Тийм шүү. За тэгвэл дараа 7 хоногийн лав баргийн 9 цагт уулзцгаая. За тэгцгээ. Бүгдээрээ одоо сайн мэдээний төлөө энэ бие өргөцгөөе. Бүгдээрээ нэг урагшаа гэлчихв. Тэгцгээ. Сайн мэдээний төлөө урагшаа. Чолоо. Оо миний охин. Ээж нь аавын тал штэ. Үгүй ээ. Ээж миний тал. Ээж нь натаа гэрэлсэн штэ. Ханаа яах гээд байгаа юм бэ? Ханаа. Надад ч хамт хэлэх зүйл байна. Юу? Хэлэх зүйлээ? Яагаад юм чухал зэрэг болчих вэ? Юу юм? Би сая Эквадорын сайн мэдээ тараагч үгийг сонсоод тентхийн уугуул ирэг дээр очиж сайн мэдээ тараахаар шийдсэн. Юу? Уугуул иргэдээ? Ава?
руу явж яах гэж байгаа юм? Миний охин аав нь Амазонд очиж сайн мэдээ тарах хэрэгтэй байна. Гэхдээ л Amazon гэхэр чинь хэтэрхий аюултай газар биш үү? Тэр газар маш олон хүмүүс бурхны мэдгүй амьдарч байна шүү дээ. Тэдгээр хүмүүст энэ үгийг тарааж өгөх хэрэгтэй байна. Би заавал явах болно. Гэтэл ийм кинет явна гэж юу юм бэ? Авто яагаад ганцхан өөрийнхөө дураар ингэж хийж байгаа юм? Ээж хоёрыг огтуд ядахгүй. Авто ястаа ирээдтэй. Нөхөн. Та тийшээ заавал явах хэрэгтэй юм гэж үү? За. Таны хэлж байгаа зөв юм байна. Тэгвэл би ч гэсэн хамт явна. Намайг ойлгосонд үнэхээр их баярлалаа. Гэхдээ энэ удаа явах жоохон аюултай санагдаж байна. Дараагийн сайн мэдээ гэр бүлээр хамтаа явцгаая. Үнэхээр их баярлалаа. Тийм ээ. Бүх юмаа сайн бэлдсэн. Дутуу зүйл байхгүй. Гэхдээ охин маань ирээгүй юу? Харин тийм ээ. Хараахан хүлээн зөвшөөрч чадахгүй. Жохон шаналаад л баг шиг байна. Тэгсэн ч зүгээрээ би охиндоо сайн тайлбарлаад ойлгуулах болохоор та битгий санаа зовоорой. Тэр газарт очиод тэдгээр уугуул иргэдийн сүнсийг нь л харангаа. Сайн мэдээг сайн тараагаад ирээрээ. Хана бэртэж гэмтэлгүй. Заавал ирэн штэ. За, ойлголоо. Сайн яваад ирье. Нөхөө. Одоо хүртэл аавда уурсан хэврэл байна уу? Аваа. Та одоо яваад хизээ эргэж ирэх үү? Аав нь удахгүй хүрээд ирнэ. Тэр газар маш олон хүмүүс бурхны мэдгүй байна шүү дээ. Аваа. Хэрвээ тэдгээр уугуул авгийн эргээд тань руу дайрвал та өөрийгөө хамгаална үсттэй. Бууга заавал хэрэглэнэ үсттэй. Аав тэднийг буудах боломжгүй. Тэр хүмүүс хараахан диваж явж чадхааргүй байна шүү дээ. Бид бол аль хэдийнэ бэлэн болсон. Тэгвэл ганцхан зүйлийг хамбал. Юу лээ? Хэрвээ тэдгээр уугуул авгийн эргээд тань руу дайрвал та тэдэнд заавал ингэж хэлээрэй. Би бол таны найз. Таны үнэнч найз. Би бол таны найз. Таны үнэнч найз. Ойлголоо. Аав заавал ингэж хэлэх болно. За, сайн яваад ирье. Аваа, заавал эргэж ирээрэй. Ирсэн юм шиг л байх юм. Ачаагаа хаан болгохаа сайн мэддэггүй.
юм бэ? Шатаж өгөх нэ. Үхэлээ. Хөө ямар царай муутай юм бэ наач. Явчихсан байгаа бай. Алуу бат. Ахнараа сайн харсан уу? Харсан. Айн хурдан гүж Тий, сарбагч шиггүй. Үгүй яах вэ? Дөнгөж ирэнгүүтээ таарчлаа шүү дээ. Сайн мэдээ тарах гэж байгаа шүү. харин тийм ээ тий. Тэдгээр хүмүүс биднийг хайж ирж магадгүй. Хэдүүл эндээ барилцах уу? Энд үү? Тий энд. За тэгээ. Эно? Оо, ханаа сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. Та үнэхээр залбирсан бол доо. Эрэнгүүтээ дуугал хүмүүстэй таарлаа. Хальт таарсан ч гэсэн. Ашгүй дээ. Санаа зовлоо шүү дээ. Наа чи ямар вэ? Халуун байгаах та. Энд халуун л байна. Гэхдээ гайгүй. Охин маань гайгүй юу? Тийм ээ, гайгүй. Аавыгаа санжин гээл сүйд мэд. Охин бит хоёр тасралтгүй залбирч байгаа болохоор хүчтэй байгаарай ханаа. За ойлголоо. Эзэн минь, нөхрийг минь болон хамт байгаа бүхий л сайн мэдээ тараагч нарыг та үнэхээр хамгаалж өгөөрэй. Би цагаан хүмүүс харсан. Юу? Тий. Тэнд голын эрэг хамт байсан. Голын эрэг? Бүр 5. Цагаан хүмүүсээ тэднээс булгаамжлах хэрэгтэй. Учир нь тэд барыг ч хүртэл идтий. Чаднуудаа. Яа, одоо болнэ. Хоосондоо ориж. Хоёулаа тэр хүмүүсийг дахиад харахаар явъя. Яахсын дээ. Ээлдээ. За 10 хоногийн дараа.
Өө, нөгөөд маань ирж байна. Өнөөдөр хүнтэй таарсан байлгүй дээ. Үгүй ээ. Өнөөдөр хинтээж таарсан. Бүр 10 хонлоо. Бүр 3 удаа төрлөө. Ах нараа. Жохон хүчээд ажиллацгаая. Бурхан биднийг энэ газрын илгээс нь үнэн л бол гарцаагүй сүнснүүдийг явуулж таараа. Хамтаа залбирцгаая. Сайн хүмүүс шиг л байх юм. Юу вэ? Ахдаг цагаан хүмүүсээс болгоомжлээд исэн юм сте. Харин тийм. Хүй. Овгийн хүмүүс үү шүү дээ. Нөгөө ингэж үрдэг юм аа. Ингэж. Ахтраа. Хэдүүлээ бэлсэн бэлгээ хийж өгөө. Тэгцгээе. Биш ч. Ашгүй бурхан бидний залбирал үнэхээр сонсчээ. Харин тийм ээ. Үнэхээр талархмаар. Хурдан аврагдвал ямар сайхан хэрэг вэ? Тэгэлгүй явах уу тэгэлгүй. Эдгээр аврагдах хэрэгтэй. Байна уу? Оо, хана, би наа. Навар чи юу болж байна? Цаг агаар ямар байна? Үнэхээр санаа зовлаа шүү дээ. Эхнэр хамтаа сувлаа. Та нарын төлөө залбирч байлаа. Ихнэрээ залбирсан байж тээ. Бурхан ихнэрийн залбир хариулсан байж тээ. Тийм ээ. Бид нөгөө хүмүүстэйгээ ахиж уулзсан. Бэлгээж өгсөн. Байна уу? Байна уу? Хөөе сүлжээ байхгүй болсон юм байж нөгөө чи. Байна уу? Байна уу? Дахиад уулзсан гэхээр ёстой ашгүй дээ. Үгүй байна уу? Ихнээ санаж шүү. Аливаа ахнараа байж л та. Тасарч. Өргөөч. Тасарч. Антинтай уцаав гэж хэлсэн шүү дээ. Паскас. Дахиад бидийг үлдсэн байна шүү дээ. Энийг аваад өгчих үү? Тэгцгээе. Дахиж уулзмаар байна. Эн чин минийх. Хамт авсан юм чи хамт л харна гэсэн үг шүү дээ. Харуул л та. Чи яах гэдэг юм бэ? Ой. Тоглоод байл та. Сооч юм. Хөөе. Ашгүй амьд байна. Хурдан авч дэмжлээ.
Энэ хүнтэй хамт явсан нөгөө хүн байна. Өө тийм биш үү? Ашгүй ирсэн байна. Бид найзаас имжилж байлаа. Найз чи амьд. Яг энд байна. Наа чи амьд байгаа шүү, дэмчилж байгаа. Өө байж байгаа найз чи имжилж байгаа. Тийм бүр оройгоо. Имжилж байгаа. Пит. Үгүй. Би таар туслахаар ирсэн. Би таар туслахаар ирсэн шүү дээ. Би тол та нарын найз. Та нарын өнөж найз. Та Жимилот их нөө. Тийм ээ, мөн байна. Жимилот болон хамт явсан сайн мэдээ тарагч нар амиа алдсан байна. Ямар урт яриа болно гэж анх энтхээ уугуул хүмүүсийг хар өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд болсон зүйлийг яриа гэвэл ямар урт яриа болно гэж анх энтхээ уугуул хүмүүсийг харах үед бид биенээ гайхан зочиж тэдэж гайхан зүгтаас бид гайхаж сандраагүй байсан бол арай л дэр байгсан. Хэд хоногийн дараа тэдэнтэй иргэн таарах үед тэд биднийг ихэд гайхаж сонирхож гараараа хүрч бүр өнөртөж үзэл сэтгэлэн жаахан тайвшрах шиг болсон. Тэгээд ч болтгой бидэн дээр ойрч ирсэнд нь их баярлаж байна. Ханаа одоо удахгүй тэд үннийг мэдэж ухаарч ойлгох өдөр удахгүй ирэх болтой. Эзэн биднийг хатаж ангасан хатуу газарт нэг өдрийн өмнө ч болтгой сайн мэдээ тараагасай гэж хүлээсээр байна. Үнийг л бодгож сэтгэл зүрхэн догдлох юм. Энд байгаа энэ олон уугуул иргэдэд сайн мэдээ илүү төвөнд харагдахын төлөө залбирч өгөөрэй. Ханаа чамаагаан хуцаар ярихад ямар их баярлсан гэж. Охин маань сайн байгаа ч тий. Хоёрын гоёг санаж байна шүү. Удахгүй болзъя. Энэ газарт эзний сайн мэдээний ажил эхлэх тэр өдрийг л хүлээж байна. Хайрт Жимилотоос. Эзэн минь. Яагаад ийм зүйлийг зөвшөөрнө вэ? Охин бид хоёрыг яа гэж байгаа юм бэ? Уучлаарай. Гомдсонд уучлаарай. Нөхрийг мань хэрэлж өгсөнд баярлалаа. Тэдгээр овгийн уугуул иргэдэд энэ сайн мэдээ тараагдахын төлөө нөхрийн маань нөхөл огтгож огтонч хоосон байхгүй төлөө залбирч байна.
Сайн байна уу Элизабет? Би бол New Times-ийн сэтгүүлч Джеймс байна. Эрхэм Жим Элиотын үхэлд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Энэхүү үйл явдалд бүхий л Америкчууд хамтдаа гашуудан эмгэнэл илэрхийлж байгаа. Гэхдээ бидэнд ойлгох байгаа нэг зүйл байна л да. Уитэн их сургуулийн шилдэг төгсөгчөөр төгссөн Жим Элиот болон түүний найзууд яагаад тийм муухай сонголт хийсэн юм бол? Очиж Амазон өвгийн хүмүүс сайн мэдээ тараал гэж хэлдэг. Магадгүй маргаашийн нийтлэл ингэж гарах байх. Америкийн ирээдүйн байсан залуус хоосон үхлээр амиа алджээ гэж. Юу? Хоосон? Хоосон гинэ? Миний нөхөр хизээч дэми хоосон зүйл хийх юм биш. Нөхөр маань энэ зүйлийн төлөө хар багасаа эхлээд бэлдэж ирсэн хүү юм шүү. Тэр мөрөөдлөөч биелүүлсэн. Жим Элиот бол мөхийн зүйлийг олохын тулд мөх бусыг орхих нь огтхон ч мухаглал биш гэж хэлсэн хүү юм шүү. Эзэн минь, миний амигч та хүлээн авна уу? Нөхрийг минь илгээж өгсөн тэр газар лу. Тэр ангамл хатуу газар лу. Намайг ч бас илгээж өгөөч. Урагшаа.